Сайн байцгаана уу? Шинэ бичлэгтээ тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр хэрхэн цагаа төлөвлөх болон үр дүнтэйгээр зорилгоо биелүүлэх вэ гэдэг өөрийнхөө судалсан зүйл болон өөрийн туршлага дээр үндэслээд үр дүнтэй байх зөвлөмжүүдийг та бүхэндээ хүргэх болсон доо. Тэлийн татай. За ингээд нэгдүгээрт бид нар ингээл маш олон даалгаврууд болон ажлууд ингээд зөндөө олон зүйл нийгмэд ингээд овоорж ирээд тэгээ 24 цаг маш бага санагдаад ингээд дарагдсан юм шиг санагддээ штэ. Тэгвэл яг үнэндээ энэ үед бол өөртөө хэлэх зүйл бол би бол залхуу хүн биш. Би зүгээр яг ийм overwhelmed буюу ийм бүх зүйл ингээд давхцсан мэдрэмжүүдийг авч байна. Одоо би тэгвэл яг энэ үед хэрхэн ухаантай ажиллах вэ гэдэг зөвлөмжийг хүргэе. Нэгдүгээрт brainstorm your to-do list буюу яг та яг ямар ажлуудыг хийх ёстой зүйлсүүдээ бүгдийн нэгээс нэгэнгүү чагсаагаад бичих. За тэгээд дараа нь болохоор хамгийн чухал бөгөөд хамгийн шаардлагатай цаг хугацааны хувьд хамгийн яаралтай бөгөөд хамгийн чухал гэдэг зүйлсүүдээ хамгийн ихэнд эрэмблээд дараа нь urgent буюу шаардлагатай гэхдээ нийхээ амар чухал биш гэдэг зүйлсүүдээ эрэмблээд дараа нь чухал биш. За тэгээд цаг хугацааны хувьд бас яаралтай биш гэд ангилчих болно. Энд зургийг оруулчихъя. За тэгээд чухал гэдэг хэрвээ хийх зүйлсүүдийнхаа листийг та олцсон байгаа бол хэрхэн дараагийн үр дүнтэй байдлаар хийх вэ гэвэл бид нар помодоро гэдэг техникийг ашиглаж болно. Аль эсвэл хаана энэ зүйлсүүдээ хийж болох вэ гэдэг локейшнуудаа жагсаачж болно. Нэгдүгээрт та ноутбукн дээрээ одоо эсвэл номын санд аль эсвэл ажлынхаа ширээний тэнд ч юм уу яг ямар ажлууд хийх гэж байгаа гэдгүүдээ чагсаагаад хаана хийвэл зүгээр вэ гэдгээ болон хэр их цаг хугацаа шаардагдах вэ гэдгүүдээ листлчих юм бол биднэрт хамаагүй амар болоод ирнэ. За үүний дараа бол үр дүнгээ нэмэгдүүлэх time blocking ч юм уу аргуудыг ашиглавал зүгээр байдаг. Мөн дээрэс нь organize хийхдээ smart гэдэг аргыг та бүхэн маань ашиглавал бас үр дүнтэй байдаг. Энд бас тайлбарыг нь оруулчихъя. За одоо weekly reset гэдэг хэсэг рүү оръё. 7 хоног болгон ер нь бүтэн сайнны орой би энэ 7 хоногт ямар зүйлсүүдийг хамгийн чухал 3 зүйлс ч юм уу те хийсэн бэ. За мөн дээрэс нь ямар зүйлсүүд маань хамгийн үр бүтээмжтэй байсан, ямар зүйлс маань одоо санснаар арай болоогүй вэ? Яагаад тэрний учир шалтгаан юу юм болоо? Энэ зүйл үнэхээр шаардлагатай бол би маргаашийнхаа төлөвлөгөө рүү оруулах уу те нэгд өдөр би яг цаг блок хийгээд энэ зүйл дээрээ төвлөрөх шаардлагатай юу? Тэгээ би өмнө нь ямар аргуудыг туршиж үзсэн чинь энэ нь ажиллаагүй вэ? Эсвэл энэ арга маань илүү сайн ажиллаж байсан гэдэг аргуудаа сонгоод нэмэд явах амжтай байгаамаа. Тэгээд энэ байдлаар ер нь 7 хоног болгон weekly reset өөртөө хийгээд яваад байвал бас чухал байдаг. Мөн дээрээс нь энэ 7 хоногийн хамгийн 3 чухал зүйл гээд толгойдоо тэрийг төсөөлөөд хамгийн хүсэж байгаа зүйлүүдээ ийм байгаасай гэд бас төсөөлчих юм бол үр дүнтэй одоо биелэх магадлал нь хамаагүй өснө гэдгийг бас тарих судлаачид тогтоосон байт юм лээ. За дараа нь do it, schedule it, pass it. За тэгэхээр энэ бол заавал хийх шаардлагатай зүйл. Энэ бол нэг амар шаардлагатай биш. Ер нь бол төлөвлөд үлдээчихье гэж болно. Заримыг нь бол за энийг бол ер нь хийхгүй ч байсан болно гэд өнгөрөөх боломжтой. За эцсийн зүйл бол managing your focus and with calming mindset. Өөрийнхөө төвлөрлийг хаана илүү төвлөрүүлвэл илүү чухал вэ гэдгүүдээ ангилвал зүгээр. За тэгээд эцэст нь бол хийх ёстой цагтаа хийх зүйлээ дуусгацсан болвол энэ бол амрах цаг болж байгаамаа. За одоо өөрийнхөө хэрэгжүүлдэг аргууд болон туршлагаасаа та бүхэндээ хуваалцъя.
Мөн та бүхний одоо туршдаг үр дүнтэй аргууд байвал бас комментээр хуваалцаарай. Би ч гэсэн суралцаад явахыг маш их хүсэж байна. Өөртөө ер нь хамгийн их хичээж хэрэгжүүлж байгаа өөртөөгөө тэмцэж байгаа аргуудаа ер нь та бүхэндээ хуваалцъя. Нэгдүгээрт өглөө босоод аль болох утсаа оролдохгүйгээр ус уугаад за тэгээд скин care хийгээд тэгээд 20-30 минут алхаж байгаа. Тэгээ алхахдаа ямар аргыг хэрэгжилж байгаа вэ гэхээр мөрөө ингэж хойшин болгоод тэгээд мөрөө суллан тэгээд яг толгооноос ингэ юм татж байгаа юм шиг ингээд жоохон юм цих байдлыг эрхэмлээд за гидсээ болохоор ялимгүй татна гэтээ хитрхи чанга биш амьсгалахад боломжийн. За тэгээд хүүсээ айл болох дотогшин байлгахыг хичээгээд тэгээ бие нэг шугамд цих байлгахыг хичээх хэрэгтэй. Тэгээд би онлайнаар болохоор од гэрэл багшийн Pilates хичээлийг бас авдаг. Тэгээд дадал суулгахын тухайд бол өглөөдөө ер нь ямар нэгэн ажлууд болон хичээлүүд эхлэхээс өмнө шууд шинэ план гаргаад ирчүүл өдөр тутамдаа хийгээд явхад дадал болоход бас хамаагүй сайн байд юм бэлээ. Тэгээд та бүхэн өөрийнхөө боломжинд тохируулаад алхсан ч аль болох ингээд өөртөө ингээд дасгал хийж гин гэж бодож алхах нь бас хамаагүй тустай юм бэлээ. Тэгээд түүнээс гадна одоо усан цэлдэг ч юм уу гүдэх ч юм уу өөрийнхөө хамгийн тохиромжтой аргаар дасгал хөдөлгөөнөө бас хийгээд явбал тохиромжтой цаг санагдсан. За одоо ажил дээрээ очиод би яг ямар үр дүнтэй аргыг хэрэгжүүлэхийг хичээж байгаа вэ гэхээр би кофе сайн ууж чаддгүй цай уудаг. Тэгээд цайг хамгийн халуун үед нь хамгийн urgent буюу хамгийн хийх шаардлагатай гэсэн зүйлсүүдээ халуун үедээ галс хийхийг оролдож байгаа. Энэ бүр ингээд төвлөрлийг шууд хамгийн түрүү смут оруулж байгаа юм классик айнууд байгаа. Би та бүхэнд үр бүтээмжийг маань нэмдэг айнуудыг энд листлээд оруулчихъя. Энэ аюудыг тавиад үдээс өмнө заавал хийх ёстой 3 зүйл гэдэг ч юм уу. Тэгж листлж хагаад митинг оол митинг, энийг дуусгах ёстой бол дуусгах, мэйлээ шалгах бол шалгах гэд тэр зүйлсүүдээ листлждэг байгаа. За тэгээ өдөр цайны цагаар бол аль болох найзтайгаа хамт ч юм уу бас аль болох актив байхыг эрхэмлдэг. За үдээс хоошоогоо дахиад цагуудаа төлөвлөчнө. За үүний дараа буцаад ер нь бол ширээн дээрээ суухдаа ер нь яаж илүү ажлынхаа мууд руу орж байгаа вэ гэхээр утсаа аль болох хол тавиад хийх ёстой зүйлүүдээ цагаан цаасан дээр бичээд хийсэн зүйлсүүдээ дараад явчингууд өөрт амар урамтай үр дүнтэй хийсэн юм шиг санагдана. За тэгээд 2 минутын дөрвөн байдаг. Энэ нь болохоор ингээд ширээгээ маш гоё цэвэрлээд за ерөөсөө л би энэ зүйлийг хийх гэж байгаа шүү гэж зорилгоо өөртөө сануулад нам суух. Тэгээд мэдээж хэрэг нөгөө фокуслдаг, төвлөрдөг гоё айнуудаа тавьдаг ч юм уу. Тэгээ суух юм бол таны үр бүтээмж заавал ер нь нэмэгдэнэ гэж бодож байна. Тэгээд би бас ингээд гаа ч юм уу, гата юм сэнгэнүүлээд ингээд амрууга цацлаг маслуу цацдаг ч юм уу. Тэгээд суухаар бас ингээ гоё юм refresh хийгээд тэгээ нам суудаг. Ийм аргыг бас хэлмээр байна. Тэгээд бас хүзүү мүзөө ер нь удаан суугаад ингээд хөшөөдөөвэл нэг юм хөөхөн юм бөөрийнхий бөмбөг шиг юмар энэ төр ингээд гоё ролл хийгээд массажлах ч юм уу. Тэгвэл бас зүгээр. Тэгээд нөгөө нэг помодоро техникийг ашиглаж агаад түр амархаараа аль болох ингээд алс руу хардаг ч юм уу. Эсвэл нүднийхээ хараагаар ингээд зээ үсэг энэ төр ингээд зурдаг ч юм уу. Аль болох ингэж харааны дасгал масгал хийж байвал бас тустай байд юм бэлээ. Таны өдрийг бас илүү үр бүтээмжтэй байлгахад юу туслах вэ гэвэл нойроо бүтэн авцсан байвал тэр өдрөө мэдээж хэрэг маш үр бүтээмжтэй чанартай цагуудыг та өнгөрөөж чадна. Тэгээд шөнийн нойронд болохоор REM нойр гэж бас их чухал нойр байгаа. Бид нар өдөр ямар нэгэн шинэ мэдээлэл авсан бол тэр авсан мэдээллийг маань удаан хугацааны санах хойны тархи руу дамжуулж яадаг юм чухал зүйл байгаа. Тэгэхээр энэ нойроо бид нар хангалттай нойроо авах үед шүн авчих юм бол
бидний нөгөө нэг шинээр сонссон зүйлийг удаан хадгалж одоо үг цээжлэх нөгөө сурсан хичээлүүд маань хүртэл үлдсэн маш сайн байна гэдгийг бас хэлмээрээ. Тэгээ аль болох тэр өдрөө рекорджуулаад бас тэмдэглэл хөтлөх ч юм уу, аль эсвэл одоо бичлэг зурах ч юм уу үр дүнтэй байдлаар хадгалж авал бас зүгээр санагддаг. За тэгээд аливаа нэг шийдвэрүүд гаргахдаа систем 1 2 гэдэг Thinking Fast and Slow гэдэг ном дээр гардаг. Би энийг тунгаан бодох уу, аль эсвэл түргэн шийдэх үү гэдэг зүйлсүүдээ англиад шийдвэрүүдээ гаргавал зүгээр байгаа. За өчигдөрхөн би University of Berkeley дээр нэг арга хэмжээнд оролцсон. Тэгэхэд guest speaker хэлэхдээ утасныхаа settings-ийн тохиргоог нь хар цагаан өнгөтэй болгосон юм байна л да. Тэгээд тэр үеэс эхлээд тэр хүн өөртөө хизээч ингээд байхгүй байсан, шинээр ингээд сурмаар байсан бүх арга дадлуудаа өөртөө төвлөрүүлж суралцаж эхэлсэн юм байлээ. Тэгээд тэр бол ингээд it changed my life гэж хэлжсэн. Тэгээ одоогоор болохоор Microsoft-д ажилладаг. Тэгээд өөрийнхөө би бол хүссэн ажилдаа хүссэн зүйлээ хийгээ явдаг гэж өөрөө хэлжсэн. Тэгэхээр та бүхэн бас туршаад үзвэл үр дүнтэй байх. Би ч гэсэндээ туршиж үзнэ гэж бодож байгаа. Screen time-ыг одоо settings руугаа ороод хараад за одоо та бүхэндээ үр дүнгээ нэмэгдүүлэх tips болох AI болон ChatGPT-г хэрхэн үр дүнтэйгээр ашиглах вэ гэдэг хідэн типсүүдийг санал болгоё. Нэгдүгээрт жишээлбэл манай найз математик болвол хийсэн шалгалтандаа хийсэн зүйлсүүдээ бүгдийг ингээ оруулаад миний алдаануудын листийг гаргаад өг. Тэгээ алдсан алдаан дээр мань зориулаад надад 5 асуулт квизүүд надад бэлдээд өг гээд. Тэгээд тэр квизүүдээр өөрийгөө ингээд чеклэд яваад исэн. Тэгэнгүүт өсөх дэвших нь маш хурдан. За тэгээд тэгээд тэр концепцаа үнэхээр ойлгохгүй байх юм бол explain this concept, topic and тэгээд одоо тайлбарлуулад тэгээд маш юм алхам дараалалтай мэдээллүүдийг бас авах боломжтой байсан нь чухал байсан. Тэгээд имэйлээ бичихтэй бас мэйл өчгтэй зөвлөмжүүдийг агуулах зүгээр. За тэгээд бас weekly to-do list-үүд дээр ч гэсэн би энийг ингэж хийх чинь энэ дээр feedback өгөө, зөвлөмж өгөө гэж бас хэлж болж байна. Гэтэ яг өөрийнхөө гаргамаар байгаа жишээ нь эсээ биччихлээ гэж бодоход гол санаан дээрээ хизээж битгий AI ашиглаарай. Харин brainstorm энэ санаанууд байна гэд тэндээсээ өөрөө сонголтоо хийдэг ч юм уу. Тэгээд тэндээсээ зөвлөмж авахд бол ашиглах юм бол харин ч үр дүнтэй тустай байна шүү гэж хэлмээрээ. Дараагийнх нь AI-г хамгийн үр дүнтэй ашиглахын тулд нэг мөсөн дөнгөж эхлэхдээ хамгийн актив байхад нь олон үгтэй томхон K үгсүүдийг ашиглаад нэг том prompt асуучих юм бол AI хамгийн актив хариулт илэрцүүдийг гаргаж өгнө гэж хэлмээр байна. Гэхдээ AI-аас юм хэтэрхий цаг хугацаа одоо хурдтай хамгийн одоо сүүлийн үеийн мэдээллүүд бол гарч ирэх нь бага. Мөн дээрээс нь яг ийм LinkedIn линк эсвэл вебсайтны энэний линк гэд нарийн линкүүдийг асуухаар бас хангалттай сайн хариу гаргаж өгдгүү гэдгийг бас анхаараарэ гэж хэлмээр байна. За тэгээд Google болон Notion дээр өөрийнхөө хамгийн чухал гэж бодож байгаа зүйлсүүдээ өнгүүдээр ялгаад тэгээд одоо жишээ нь санхүүгээ гэхэд шар өнгөөр, спорт, дасгал хөдөлгөөнийг ногоон өнгөөр гэдэг ч юм уу. Энэ мэтлэн яг өөрийнхөө чухал зоримоор байгаа зүйлсүүдээ өнгөөр ялгаад жилийн, хагас жилийн, сарын, эсвэл улирлын за тэгээд 7 хоногийн хамгийн чухал 3 зүйл өдөөс өмнө, өдөөс хоошоо гэд чухал шаардлагатай нэн яралтай гэд том зорилгоосоо жижиг рүү өдөр тутмынхаа алхамдаа оруулан давтан хийгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд бидний үр дүнтэй байх бол бидний шийдвэр сонголтоос бүрэн хамааралтай байдаг. Мөн бидний үзэж байгаа зүйл, сонсож байгаа зүйл, харж байгаа зүйл эргэн тойрноос бас
цагаа хэрхэн өнгөрүүлж байгаа маань бас амьдралын чанарт шууд нөлөөлдөг шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр та бүхэндээ зориулаад өөрийнхөө сонсдог үр дүнтэй гэж боддог YouTube руу подкастууд хайгуудыг энд санал болгоё. За тэгээд мэдээж лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Би илүү олон үр дүнтэй, чанартай, хэрэгтэй зүйлсүүдийг та бүхэндээ хуваалцаар байх болно. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Зорьсон зүйлсүүдээ сайн төлөвлөд бүтээгээрэй. Амжилт.